Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр та нартай зориулаад Big Hero хүүхэлдэйн киног ярьж өгөхөр боллоо. Роботуудын тулаан болж буугаар хүүхэлдэй маань эхэлнэ. Энэ охины робот яг дийлдэхийн даван дээр таварлаагүй үйлдэл хийж энэ робот ялнаа. Энэ нь удирдлагатай роботын тэмцээн юм байна л та. Хөтлөгч гарч ирээд ялагчаар тав дараалж ялаад буй яамаа тодорлоо. Дорогийнх нь хэн бэ? Надтай хүч үзэх хүн байна уу? Гэхэд тэндээс би хүч үзэж болох уу? Надад робот байгаа. Би өөрөө хийсэн. Жаала. Энд тулдахын тулд бүгд төлбөрөө төлөх ёстой. Өө тийм үү? Энэ болох уу? Гэд мөнгө гаргаад ирлээ шүү. Яамаа тэндээс. Чамайг хэн гэдгв? Хиро хамаада. Энэ бол манай киноны гол дүр Хиро. Робото бэлдэж ултраймэн. Гэд тулаан ихэллээ. Ганцхан хөдөлгөөнөөр манай роботыг 3 хуваагаад хайчихлаа. Дахиад үзэж болох уу? Хожигдож сурж ултраймэн. Гэртээ харь. Гэтэл бүр их мөнгө гаргаад ирнэ. Нөгөөх нь мөнгийг нь харваагүй юу дахиад тулалтгаар боллоо. Мегабот гэд удирдлагаа өөрчлөөд устгаад. Мегабот будаа болгоно. Хиро маань сайн удирддаг юм байна. Ямагийн роботыг юу ч үгүй устгаж орхилоо. Бяцхан Яма үгүй боллоо. Гэтэл нөгөө Яма ч уурандаа булхайцнаа. Манай хүний роботыг булааж аваад наадхаа сургаад өг. Гэчгээд яваад өгнө. Гэтэл хаанаас ч мотоциклдээ залуу гарч ирээд Хирог аварлаа. Хиро суугаарай. Тадаши яг цагтаа ирлээ шүү. Гэд зүхтнаа. Мегабот харин Ямагийн гараас мултраад яваад өглөө. Явах замда ингэж роботоор тулдах чинь хууль бус Хиро. Роботоор тулдах нь хууль бус биш ээ. Харин роботоор тоглохдоо бооцоо тавих нь хууль бус. Гэхдээ санаа зовлтгүй. Би ялсаар байгаа. Намайг хинч зогсоож чадахгүй. Гэхэд хөөхи хоёулаа баривчлагдлаа. Эгч нэрээд тэднийг авлаа. Та хоёр зүгээр үү? Зүгээр гэж хэлээч. Зүгээрээ. Тэгвэл юугаа бодож байсан хоёр тэнэг вэ? Гэд чихтэй даваад явчихлаа. Тадаши гэртээ ирээд чи сургамж авсан гэж найдаа. Тийм ээ, мэдээж. Гэхдээ царай аваагүй нэлт байна. Хиро чи хизээ энэ том тархиа хэрэгтэй юмд ашиглаж эхлэх юм бэ? Хиро маань үнэхээр ухаантай бололтой. Даанч робот тулаанаас өөр хэрэгтэй юм хийдэггүй юм байна. Тэгсэн Тадаши Хирог роботын тулаан руу авч явъя гэж хэлээд өөрийнхөө технологийн коллежийг үзүүллээ. Хирогийн төсөөлснөөс өөр юм аа. Тадаши ангийнхантайгаа Хирог танилцууллаа. Энэ бол Гого. Энэ бол миний дүү Хиро. Вау! Цэглэгэн соронзон дугуй юу? Тийм ээ. Энгийн дугуйнаас хамаагүй хурдан. Гэхдээ хангалттай биш. Энэ бол Васаби. Васаби энэ бол миний дүү Хиро. Воу. Зурасны цаан зогсоорой. Тэгээд алим шидтэл. Хөөх, энэ лазер плазма уу? Тийм ээ. Энэ бүсгүй харин Honey Lemon. Ерөнхийдөө бодис ашиглан ажилддаг юм байна. Дэлбэрдэг металл ууршилтыг зохион байгуулж. Энэ бол Брэд. Би бол сургуулийн бэлэг тэмдэг. Би оюутан биш л дээ. Гэхдээ шинжлэх ухааны хорхойтон. Анги нөхөр байна. Тэгэд Тадаши Хирод өөрийнхөө ажиллаж буй төслийг танилцууллаа. Гарыг нь хөнгөөн шалбаллаа. Өвдөж байна штэ. Гэтэл цаанаас нь энэ цагаан робот амороод босоод ирлээ. Таны баруун гарын шуу баг зэрэг шархалсан байна. Бактери эсрэг цацалгыг танд санал болгож байна. Янцтай. Тийм ээ. Тэр 10,000 төрлийн эмчилгээг өөртөө агуулсан. Baymax гэсэн баха. Улдаасаа их биетэй. Өндөр чанарын камертай. Титанан их бие болон асааг хөдөлгүүртэй байх шүү дээ. Та энийг яаж хийсэн юм бэ? Би энд ажлынхаа өрөөнд хийсэн юм аа. Тэр 1000 паундыг чөргөх чадaltaй. Хиро алмаарнаа. Та сэтгэл хангалуун байна гэж хэлвэл би унтрах болно. Гэхэд би сэтгэл хангалуун байна. Гэд унтраалаа. Тэр үед нэг өвөө орж ирлээ. Багш нь уултай шүү. Чи Хиро байх нэ? Нөгөө роботоор тулдагч уу? Миний охин ч бас ийм мөрөөдөлтэй байсан юм. Би үзэж болох уу? Гэд мегаботыг харлаа. Соронзон серво механизм уу? Сонирхолтой байгаа биз? Яаж ажилтгийг нь та харах уу? Хөөе. Наад хүн чинь энэ технологиг нээсэн юм. Та Роберт Калахан юм уу? Алдартай хүн байж. Чи энэ дэлсэх талаар бодож байсан уу? Тадаши тэндээс. Үгүй л баха. Наадах чинь роботын тулаандаа илүү сонирхолтой. Тийм үү. Би яагаад гэдгийг нь гадарлаж байна. Роботын тулаан илүү амархан болохоор тэгж байгаа юм. Хэрвээ чи амархан зүйлд дуртай бол манай сургууль угаасаа чамд тохирохгүй. Энэ бол маш хэцүү шүү. Гэд Хирог бүр өдөөч өглөө. Гарч ирээд аливаа хурдал роботын тулаан руугаа явцгаая гэхэд би энд орох ёстой. Энэ л миний байх газар байна. Би яаж орох вэ? Гэд бодлоо өөрчилжээ. Коллеж жил болгон бүтээлийн уралдаанд зарладаг юм байна. Хэрвээ багшийг гайхшруулж чадах юм бол орох боломжтой болох нэ. Ойлголоо. Гайхшруулах цаг нь боллоо. Гэтэл 10 минутын дараа. Юу ч үгүй. Хоосон хэрэггүй толгой. За ингээд Хиро маань чадлаараа хичээж, туршиж, бодож нэг санаа оллоо. Бүтээлийн уралдаанд бэлэн боллоо. Тадашигийн ангийнхан түүнийг дэмжихээр ирсэн байна. Хиро гарахынхаа өмнө хэсэг чимээг болчихлоо. Яасан бэ залуу минь? Би үнэхээр энд ормоор байна. Чи чаднаа. Гэд урам өгöd гаргалаа. Сайн уу? Намайг Хиро гэдэг. Энэ бол миний бүтээл. Түүнийг микробот гэдэг юм. Гэд харууллаа. Хүмүүс нэх сонирхсонгүй. Энэ тийм сонирхолтой харагдахгүй байгаач бусадтайгаа нийлэх үед гэтэл нөгөө хогийн савнуудаас нь баахан бичил роботууд гараад ирнэ. Тэгээд тэднэрээрээ юм байгуулнаа. Бичил роботууд энэ дамжуулагчаар удирддаг.
явдаг. Би тэднэр юу хийлгэхээ бодож тэд хийдэг. Энийг хэрэглэх арга хязгааргүй. Барилга, тээвэрлэлт хэрвээ та бодчилж чадах юм бол тэд хийж чадна. Танилцуулга амжилттай боллоо. Бичил роботуудыг хараад бүгд гайхширлаа. Шууд тэр үедээ хамтран ажиллах санал авлаа. Алистер Грей гэх энэ хүн ирээд би Крейtekтэй чиний бичил роботуудыг авмаар байна. Инgeх үед харин ноён Калахан цаанаас нэрнэ. Тууны зөв шүү. Чи энэ гайхалтай бүтээлээ үргэлжлүүлэн хөгжүүлж болно. Эсвэл зүгээр л нэг шуналтай эрд зарж болно. Би чамайг тэгээсэ гэж хүсэхгүй байна. Инgeх болно. Энэ хүнд жаахан өстэй бололтой шүү. Чиний сонголт шүү дээ Хиро. Би чамд 14 настай хүүхдийн төсөөлөлд багтамгүй их мөнгө өгөх болно. Хиро маань бодож байгаад би таны саналыг үнэлж байна ноён Грей. Гэхдээ би зарахгүй. Грей муухай царайлаад явна. Калахан харин түн сургуульд элсэх бичиг өглөө. Бүгд бөөн баярлноо. Авга их чин тэднэр бахархаж байна. Хиро Тадаши хоёр жаахан ярилцлаа. Чиний юу гэж хэлэх гэж байгааг би мэднэ. Эцэст нь өөрийнхөө оюун ухааныг хэрэгтэй зүйлд ашиглалаа. Би чамаар бахархаж байна энэ төр гэх гэж байгаа үсттэй. Үгүй дээ. Би чиний өмдний цахилгаан үдсэглэнгийн турш онгорхоо байсныг л хэлэх гэсэн юм. Хоо. Инэттэй байна шүү. Гэт хартал нээрээ онгорхоо байдаг шүү. Сургуульд 5 таймар л. Гэт хэлж дуусаагүй байхад үдсэглэнгийн танхимд гал гарчлаа. Яваад очтол. Профессор Калахан тэр дотор байсаар байгаа. Тадаши орох гэтэл Хиро байлуулнаа. Тадаши Калахан дотор байгаа. Хин нэгэн туслах хэрэгтэй. Гэт малгайгаа унгачгаад гүгээд орчихлоо. Дөнгөж орвоогүй юу дэлбэрэлт болоод Тадаши маань амирсэллээ. Калахан ч бас Хирогийн хувьд тэнгэр бүрхэг шиг боллоо. Ингээгэлэг замд түүнийг хөдөлсөн ах нь өөрөө алга болчихлоо. Хэдэн 7 хоног өнгөрсөн ч Хирогийн маань гуниг тайлагдсангүй. Тадашигийн найзууд нь Хирод маань урам өгөөстэй. Данч Хиро мөрөөдлөө орхив бололтой сургуульд орох эрхийн бичгээ хогийн савнд хаячихлаа. Тэр үедээ харин хөлөө зогсчихлоо. Яа гэх үед нөгөө Тадашигийн робот сонсоод эд өвчлээ. Сайн байна уу? Би бол Baymax. Таны хувийн эрүүл мэндийн туслах. Би таны өвдөлтийн дууг сонслоо. Зүгээрээ би хурууга цогцчихсан юм. Та 1-10 хүртэл өөрийн өвдөлтөө үнэлнэ үү? За 0. Би таныг шинжлэе. Таны биед өвчин алга. Гэхдээ даавар ихссэн байна. Энэ бол бэлгийн боожилт. Хэрэггүй. Үүнээс болж таны айсцан өөрчлөгдсөн бололтой. Та гутарсан байна. Би энд хүрүүл өвдөхүү. Гэт түлхээд унгаачихлаа. Та унчихлаа. Тийм үү? Чи их ажигч юм аа. Гэт Baymax-ыг буцаагаад хураах гэж үзэж байтал өөрийнх нь нөгөө бичил робот нэг тийшээ явах гээд байгааг анзаарах болно. Энэ тэнэг робот эвдэрч гэж. Бусд нь бүгд гал тусдаад энэ л үлдсэн юм. Таны робот нэг тийшээ явах гэж байх шиг байна. Чи хаашаа явж байгааг нь мэдэж чадах юм биш үсттэй. Хэрвээ би мэдчих юм бол таны гутарсан ааш дээрдхүү. Тэгнэ гэсэн чинь Baymax гараад явчихжээ. Хиро араас нь бажигдлаа. Авга ихчтэй би сургуульдаа орлоо гэж худлаа хэлээд Baymax-ыг хөлөө. Нөгөөх нь дайруулчих гээд хэзүүхэн л явж байна. Бooyin болж гүйцэд очлоо. Baymax чи яаж байна? Би таны роботын хаашаа явж байсныг олжглоо. Үгүй наадах чинь эвдэр гэт хартал нээрэн ийшээ орох гээд байна шүү. Тэгээд тийшээ нь орж үзлээ. Болгоомжтой. Та унуул гинтэн шүү. Роботон дотгошоол зүтгээд байна. Тэгсэн ардаас нь Baymax чихээд орох гээд байна. Уучлаарай. Би жаахан хий гаргадахыг. Ингэснэ дахин хийлгээд жаахан хугацаа орно. Зүгээр гол нь чимээгүй. Тэгээд яваад ортол үл мэдэгдэх нөхөр асар олон микробот үйлдвэрлэж байна. Миний бичил роботууд хин нэг нь илүү ихийг хийж байна. Гэтэл ардаас нь Хиро зүрх зогсоох шахлаа шүү дээ. Би зүрхний хэмнэл сайжруулагч ажиллах уу? Үгүй. Гэтэл ардах микроботууд нь босоод ирлээ. Үгүй. Зүгтаарай. Би хурдан биш. Үгүй хэлгүй дээ. Гэт чирээд хаалган дээр ирлээ. Өшгөл гэтэл тэгвэл цөх. За ямар тач Baymax-ыг аваад тэндээс зүгтах гэж үзнэ. Тэнд нь үл мэдэгдэх багтай нөхөр микроботуудыг удирдах байна. Манай хоёр өндрөөс унах үед Baymax Хирог аварлаа. Шууд цагтаа дээр очиод мэдүүлэг өгнө. Тэгэхээр Kabuki масктай бяцхан роботуудтай залуу чам руу дайр микробот тэр алсаас мэдрэл дамжуулагчаар түүнийг удирддаг. Тэгэхээр Kabuki залуу чи болон чиний шаарун хүн рүү дайрахын тулд нэмэлт мэдрэгч ашиглаж байсан гэсэн үг үү? Цагдаа хүлээж авсангүй итгэсэнчгүй. Baymax харсан. Baymax түүнд хэл гэхэд тийм ээ офицеро гэд хэлэх гэснээр согтуу юм шиг болчихлоо. Яасан бэ? Цэник дуусаж байна. Таныг шүнжлээд хий. Дуслаа. Тэгэд Baymax-ыг аваад гэртээ ирлээ. Аваг ихч асуувал бид сургууль дээр байсан шүү. Бид цонхоор усарсан. Игч нь хоол бэлчгээд хүлээж байна. Хиро Baymax-ыг нуугаад өрөөндөө орчихлоо. Уучлаарай. Би оройд жилсэн болохоор хичээлээ хийх ёстой. Гэд яваад орчихноо. Тэгээд Baymax-ыг суурин дээр нь тавиад цэнгэллээ. Baymax Тадашигийн малгайг хараад Тадаши тэр нас барчихсан Baymax. Тадаши эрүүл мэнд сайтай байсан. Тэр урт наслах байсан. Тимээ тэгх байсан. Даанч гал гарсан. Тадаши энд байна. Үгүй. Хүмүүс надад чи түүнийг санаж бол тэр энд байсаар байна гэж хэлсээр байгаа. Гэхдээ санах хэцүү байна. Танд өвдөлт алга байна. Энэ биеийн өвдөлт биш ээ. Чи юу хийж байна? Би хүнийг санснаас болж үүсдэг сэтгэл зүйн өвдөлтийн мэдээллийг татаж байна.
болчихлоо. Эхлээд найзуудтайгаа уулзах ёстой. Би танаа найзуудтай холбогдож байна. Үгүй ээ, тэг хэрэггүй. Холбогдчихлоо. Үгүй ээ. Тэгснэ тэврээд авлаа. Чи юу хийгээд байгаа юм бэ? Тэврэлт нь хүний сэтгэлийн өвдөлтийг намдаадаг гэж байна. Зүгээр дээ. Иви. Баярлалаа, Baymax. Гал гарсанд харамсалтай байна. Тийм ээ, энэ осол байсан юм. Байц хэрвээ тийм биш байсан бол яах вэ? Гэд нөгөө багтай залуугийн талаар бодлоо. Тэр арай миний микроботуудыг хулгайлахын тулд гал тавьсан биш үсттэй. Тийм бол Тадашигийн үхэл тэр буруутай. Бид тэр залууг олох ёстой. Гэд лаборатори руугаа Baymax-ыг аваад орлоо. Түүнийг барихын тулд чамд шинжилэлт хийх хэрэгтэй. Хэрв чи түүнийг барьвал чиний сэтгэл зүй дээрдэх үү? Тийм ээ, мэдээж. Тэгж гулхтаад Baymax дээр ажиллаа. Каратегийн мэдээлэл суулгаад тохирсон хуйг дуулга хийгээд тоноглочихлоо. Надад асуулт байна. Миний тоноглол ямар ч гим хоргүй хайрлах мөн чанартай маань зөрчилдөж байна. Зүгээрээ хөгшүүн. Чи өвчтэй харагдаж байна. Би өвчтэй байх учиргүй. Би бол робот. Энэ зүгээр л илэрхийлэл байгаамаа. Ингээд Тадашигийн чиптэй зэрэгцүүлээд тулааны чипээ хийлээ. Карате миний эрүүл мэндийн үйлчилгээнд ямар хэрэгтэйг би ойлгохгүй байна. Чи намайг эрүүл байлгамаар байгаа үсттэй. Тэгвэл энийг цөх. Гэхэд маа. Baymax бэлэн болж будаа болохоор болсон байна. Алив нударга. Надад тийм тулааны мэдээлэл алга байна. Тулааны мэдээлэл биш ээ. Энэ бол зүгээр нэг тийм цохиод биш. За ингээд манай хоёр хамт нөгөө залууг барихаар боллоо. Шүн нөгөө агуулгад ирэхэд даанч яваад өгчихжээ. Нөгөө жижиг микроботороо дамжуулаад олох гэж хичээлээ. Гэтэл Baymax хирог бариад авлаа. Хоол идснээс нэг цагийн дараа сэлэх хэрэгтэй. Хартал далайн ирэг дээр ирчихэж. Тэр үед микробот нь далай руу явчихлаа. Гэтэл багтай залуу тэндээс ирж байна. Микроботуудаар нь хөл хийчихсэн. Далаагаас ямар нэгэн олж авч байгаа бололтой шувууны тэмдэгтэй юм. Манай хоёр яг давтлах гэж байтал найзууд нь хүрээд ирлээ. Хиро, чи юугаа хийж байгаа юм бэ? Юу ч зүгээр л алхаал зугаалал тэр Baymax уу? Тийм ээ, энэ Baymax. Гэтэл нөгөө багтай залуу тэдэн рүү довтлоо. Baymax харин тэднийг аварлаа. Бөөндөө машиндаа суугаад явах гэтэл Хиро. Та нар яаж байгаа юм бэ? Чамайг аврах гэж байна. Гэхдээ Baymax тэр залууг зохицуулж чаднаа. Гэтэл хөөрхий. Замдаа Хиро тэдэнд бүгдийг тайлбарлаж өгнө. Энэ залуу микроботуудыг маань хулгайлсан. Тэнд гал тавьсан байж магадгүй гэд хэллээ. Фред, масктай, хар өмсгөлтэй, аимшигтай хорон санаад бидний хөөж байна. Янцтай. Гүй яах вэ? Жохон аимэр л гэхтэл янцтай. Гэтэл машин зогсчихлоо. Чи яагаад зогсчих вэ? Улаан гэрэл. Бас дүрмээ дагдаг залуу байна. Тэгсэн гого жолоог аваад давхиж өглөө. Бөө юм болж зугцаар яг мултардгийн даван дээр гүүрнээс унцгаалаа. Нөгөө залуу манайхныг өгчихлээгээд хаяад явлаа. Манайхуу өгдгийн даван дээр Baymax бүгдийг нь аварна. Та нар даарсан байна. Бидэнд нуугдах газар хэрэгтэй. Гэхэд Фред, би нэг газар мэднэ. Гэд тансаг харшдэр дагуулад ирлээ. Болж үзээ Фред. Бид хэдийгээр алуулах шахсан ч гэсэн арай хулгай гэтэл өгтөгч гарч ирээд тавтай морил Фред эзэнтэй. Фред баян гар вэж түүний гэрн юм байна. Энэ чиний гэр юм уу? Би чамайг гүүрэн дор амьдардаг гэж бодож байсан шүү дээ. Baymax Hiro дээр очиод чиний биеийн температур баг хэвээрээ байна. Гэд дулаацууллаа. Бүгд ирж дулаацлаа. Ийм роботтой болчихлогоё. Hiro маань багтай залуугийн бариад явж байсан зүйл дээр нь байсан шувууны логог харж хаж. Энэ логог мэдхүү. Тэгэд манайхан ярьж байгаад нөгөө үсгэлэн дээр Хирогийн микроботуудыг сонирхоод байсан ноён Крейг сэжиглэн. Үгүй баха. Тэр миний юмыг хулгайлах хэмжээний жижиг гар биш шүү дээ. Baymax тэр үед түүний цусны бүлэг AB байсан. Тэгэд яана гэж бид энэ хотын хэдэн сая хүний цусны бүлгийг тулгаж үзэж чадахгүй шүү дээ. Үгүй болно. Бид зүгээр л Baymax-ийн скан хийх чадварыг шинжилгээд болох юм байна. Магадгүй та нарыг ч бас сайжруулж болох юм байна. Гэт гой санаа оллоо. За ингээд Hiro бүгдийг нь сайжрууллаа. Үүнээс өмнө манай царайлаг киночдын хөөхөн хүүхдүүд болон дүүнер маань саба дарж амжаагүй байгаа бол саба дараарай. Өөрөө чадахгүй бол саба дар, лайкадар гэд аав ээж ах ихчтэй дамжуулаарай. За ингээд манайхаа ажилдаа орлоо. Энэ маск бол микроботуудыг удирдах хүлээн авагч. Маскыг тайлаад авчих юм бол тоглоом дуслаа л гэсэн үг. Ингээд бүгдийг нь сайжрууллаа. Хоны лимонд шидэд бөмбөгтэй цүнх. Гого тарин цэглгаан соронзон дугуйтай хурдасгагч. Baymax тарин шин хуйг дуулга. Гидсийг нь харин багтаах гэж нилээ юм болно. Фредэд галаар төрөгдөг супер үсрэлттэй өмсгөлд. Васаби тарин лазер гартай өмсгөл хийчихлээ. Ингээд 6 супер баатар бэлэн боллоо. Ингээд та бүхний өмнө Baymax 2.0 гэд Baymax-ыг танилцууллаа. Буужинтай гартай болчихож. Бас нисэх технологи далавч хийчихжээ. Туршилт дээр жаахан фейлдэг шахсан ч гэсэн амжилттай боллоо. Манай хоёр дүүлж өгөн шүү дээ. Манай хоёр агаарын бөмбөлөг дээр суугаад. Вау! Сая үнэхээр өвчтэй байлаа. Зүгээр дээ. Энэ бол зүгээр л илэрхийлэл. Чиний сэтгэл зүй сайжирсан байна. Чи хэрвээ сэтгэл хангалуун байна гэвэл би идэхгүй болж болно. Үгүй. Зүгээр. Бид тэр залууг олох ёстой. Одоо супер мэдрэгчээр хотын бүх хүнийг шинжил гэхэд тэр арал дээр яг адилхан цустай хүн таарч байна. Ингээд хартал нэг арал байж байна. Бүгдээрээ тэр арал руу нь явцгаалаа. Манай хэд арал дээр ирээд нууцаар явцгааж байна.
бэлэн бай. Тэр хаач байж болно. Гэтэл нэг чимээ гараад бүгд супер хүчээ ашиглалаа. Тэгсэн чи шуу ээжээ. Ядчил бидний юмнууд ажиллаж байгааг харлаа. Гэт орцоолоо. Тэгээд нэг өрөөрөө ортол эвдэрсэн төхөөрөмж байдаг. Түүн дээр нөгөө шууны лого байж байдаг шүү. Тентхийн төхөөрөмжүүдийг оролдож байгаад энд юу болсон талаар бичлэгийг ухрааж үзлээ. Гэтэл ноён Крей байна. Шилжилтийн төхөөрөмж танилцуулж байна. Малгай шидэд шилжүүлж авч байдаг. Тэгэхээр энд бид нар зүгээр малгай шилжүүлэх гэж тэрбум доллар зарцуулаагүй нь тодорхой. Ноёд хадагтай нараа та нар түүхийн гэрч болох гэж байна. Бэлнү Абигейл гэхэд энэ бүсгүй шилжих хаалгыг биеэрээ турших гэж байгаа бололтой. Нэгэнтээ ийм олон хүмүүс ирсэн юм чин бэлэн байлгүй яах вэ? Тэр үед нь харин нэг зүйл болохоо байлжээ. Эрхмээ соронзон талбай дээр өөрчлөлт илэрлээ. Асуудал үсэ юу ноён Крей? Үгүй асуудалгүй. Явуул. Гэд явуулчихлаа. Харин бүсгүй эргэж ирсэнгүү. Порталууд дэлбэрчихлээ. Манайхан үнийг нь үзээд сууж байна. Тэгээд тэгэхээр засгийн газар түүний туршилтыг зогсоосон юм байна. Крей харин миний микроботуудыг ашиглаад төхөөрөмжөө дахин барих гэж байгаа юм байна. Гэтэл цаанаас нь нөгөө багтай залуу гараад ирлээ. Baymax дахиад л багийнхныгаа авардаг. Нөгөө залуутай үзэцгээлээ. Тэгэхээр төлөвлөгөө юу вэ? Фредийн цаг гэд Фред дайрч өгнө. Биш ээ. Жинхэнэ төлөвлөгөө юу вэ? Гэтэл маскыг авъя гэд давталлаа. Маскыг авах төлөвлөгөө юу юм бэ гэд асуугаад байна. За бүгд өөр өөрсдийнхөө үзэцгээлээ. Гого анхаарал татаж хооны лимон нуугдж байгаад бөмбөгөр галлаа. Васаби лазраараа жаахан үзтэл хөл рүүн дайраад унгажглаа. Манайхныг яг нухаж байтал Hero Baymax 2 нисч ирээд маскыг нь унгааж чадлаа. Hero маскыг нь аваад бүгд дууссан Крей. Нааша хар гэхэд Крей биш байна. Калахан байна. Ноён Калахан та үхээгүй юм уу? Үгүй. Чиний микроботууд намайг аварсан юм. Гэхдээ Тадаши таныг аврах гэж байсан. Тэр тэгээд өгсөн шүү дээ. Энэ бол түүний өөрийнх нь алдаа байсан. Бага өг гэхэд Baymax түүнийг устгах миний өгөгдөлд хүнийг гэмтэх зүйл байхгүй гэхэд одоо тийм биш ээ гэд Тадашигийн чипийг авчихлаа. Baymax шууд л сүйтгэгч болж хувраад дайрч гарлаа. Багийнхан зогсоох гэд дээлсэнгүү. Калахан симхийг ашиглаад маск аваад зугтажглаа. Араас нь яг буутах гэж байтал Тадашигийн чипийг буцаагаад хийчихлээ. Миний туслах протокол ямар нэгэн өөрчлөлт гарлаа. Би өөрийн хийсэн зүйлдээ харамсаж байна. Тэр үед нь Hero уурлнаа. Би түүнийг барьчихсан байсан юм. Бид энэ залууг барьна гэж тохирсон. Устгах нь гэж яриаггүй. Baymax түүнийг ол гэхэд миний сайжруулсан илрүүлэгч эвдэрсэн байна. Би та нараар туслуулах ёсгүй байж гэд Baymax-ыг унаад яваад өглөө. Лабораторид ирээд Baymax-ийн илрүүлэгчийг засаад түүнийг ол гэд чипийг авах гэтэл чи дахиад миний эрүүл мэндийн туслахын чипийг авах гэж байна уу? Зүгээр онгойлго. Чи надаар профессор Калаханыг устгуулах гэж байна уу? Тадаши намайг ингэх гэж бүтээгээгүй гэхэд Тадаши үгсэн. Тадаши энд байна гэд Тадашигийн бичлэгийг үзүүллээ. Ингээд Тадашигийн Baymax-ыг бүтээсэн түүхийг Hero үзэх болно. Тадашигийн эхний туршилт. Үгүй. Зогс. Тадашигийн 2 дахь туршилт. Тадашигийн 33 дахь туршилт. Үгүй. Би бууж өгөхгүй залуу минь. Би заавал чамайг дуусгах болно. Тэгээд чамаар дамжуулаад олон хүний амьдралд сайн сайхныг өгөх болно. Тадашигийн 84 дахь туршилт. Сайн уу? Би Baymax байна. Таны эрүүл мэндийн туслах. Би чадлаа. Тийм ээ. Би чадлаа. Гэд баярлнаа. Ингээд Hero Тадашигийн зорилгыг дахин саналаа. Баярлалаа Baymax. Намайг үнэхээр уучлаарай. Гэх үед найзууд нь хүрээд ирлээ. Залуусаа намайг гэхэд түүнийг шууд тэврээд авлаа. Бид Калаханыг барина. Гэхдээ энэ удаа зөв арга замаар хийцгээе. Тэгээд нөгөөдөл нь тэндээс олсон бичлэгээ Hero-д үзүүллээ. Туршилтын дараа Калахан орж ирээд их ууралж байна. Портлаар ороод гарч ирээгүй бүсгүй Калаханы охин байжээ. Тэгэхээр Калахан Крейгийг энэ осолд буруутгасан юм байна. Ингээд тэд Калаханыг хаанаас олохоо мэдэж авлаа. Крейгийн нэгэн шин нээлт дээр Калахан хүрээд ирсэн байна. Крейгийг шууд л барьж аваад "Миний охин хаан байна?" "Тэр осол байсан шүү дээ Калахан. Чи бэлэн болоогүйг мэдэж байсан. Чамаас болсон." Гэт тэдний байгууллагын дээр нөгөө шилжигчийг дахин угсарлаа. "Чи миний бүх зүйлийг авсан. Одоо би чинийхийг авна." Гэтэл байгууллага нь тийшээ соргодоод орж байдаг. Тэр үед манай хэд ирлээ. "Зогс ноён Калахан, бид таныг ойлгож байна." Гэтэл сонссонгүй шууд л тулаан эхэллээ. Baymax-ыг шидэлж өгнө. Нөгөөдөл нь бөөндөө дайраад ч нэмэрлсэнгүй. Hero портал руу тадагдж орох шахлаа. Тэр үед харин нэг арга бололтой. "Сонс, бүгд толгойгоо ашиглаад яаж иж байгаад мултар. Надад нэг арга байна." Гэхэд бүгд арга ашиглаад мултарлаа. Васаби доошо цөмлөөд гого хэрчээд хооны бөмбөгөө ашиглаад Baymax харин дэлблээд гараад ирлээ. Бүгд цуглах үед "Сонс, шин төлөвлөгөө. Маскыг март. Микроботууд руу довтол. Тэднийг портал руу оруулаад
яваад бай. За ингээд бүгд микроботууд руу дайрлаа. Удаа тавьж байгаад агаар дээр Хиро саатуулж бусд нь микроботуудыг мулталсаар микроботууд портал руу орсоор л байна. Baymax харин яг амсар дээр нь үзэж тарж байна. Калах нь эцэст нь Baymax-ыг барьж аваад ингээд дууслаа. Гэхэд байдаггүй. Юу ч хөдөлдөггүй. Миний бодлоор таны микроботууд дууссан бололтой. Гэт хартал нэр нь дуусчихжээ. Тэгээд Baymax нисчирээд яг зохихнуудэ гэтэл үгүй. Багийг нь авчихлаа. Ингээд бүх юм дууслаа. Гэтэл нөгөө портал маань газар унсан ч гэсэн унтардаггүй. Энийг яаж унтрах юм бэ? Наадах чи өөрөө унтрахгүй. Дэлбэрнэ. Тэгвэл бүгдээрээ холдъё. Гэтэл Baymax энэ дотор амьд хүн байгааг илрүүллээ. Гэх болно. Хиро шуудал. Тэгвэл явж түүнийг аврыг гэд Baymax-ыг унаад портал руу яваад орчихлоо. Дотор нэг сони ертөнц байна. Тэр дунд харин нөгөө туршихаар орсон пуужин байж байна. Яваад очтол дотор нь Калаханы охин амьд байж байдаг. Алив Baymax түүнийг эндээс гаргая гэд явлаа. Урдаа онгоц барьчихсан учраас Baymax замаа харж чадахгүй Хиро түүнийг замчилж байна. Яг гардгийн даваан дээр портлоор нэгэн том биет орж ирээд Хиро руу чиглээд ирж байна. Baymax Хирог авраад өөрөө мөргүүллээ. Даанч хуйг дуулган эвдрээд нисэх төхөөрөмж нь ажиллахгүй болчихлоо. Baymax, миний нисэх чадвар ажиллахаа болчихлоо. Гэхдээ чамайг аюулгүй гаргах боломж надад байна. Гэд пуужинтайгаараа харуулнаа. Чамайг би сэтгэл хангалуун байна гэж хэлэх хүртэл би идэхгүй болж чадахгүй. Чи сэтгэл хангалуун байна уу? Үгүй Baymax. Бидэнд цаг байхгүй. Чи сэтгэл хангалуун байна уу? Үгүй Baymax. Би чамайг алдаж чадахгүй. Хиро, би чамтай хамт байсаар байх болно. Энэ үг нь их танил сонсогдноо. Энэ бүх хугацаанд түүний дотор Тадашигийн сэтгэл зүрх байсаар байж. Би сэтгэл хангалуун байна. Гэхэд Baymax Хирог явуулаад өөрөө цаашаа алслан одлоо. Портал яг дэлбэрэх үед Хиро Калаханы охинтой хамт гараад ирлээ. Найзууд нь тэндээс "Хиро, чи чадлаа." Baymax ягав. Калаханы охин эсэм энд байна. Калахан өөрөө баривчлагдсан ч охиноо хараад сэтгэл нь бүдэн боллоо. Энэ явдлаас хойш Хиро маань сургуультай орж Тадашигийн хуучин оффист очлоо. Тэгээд Baymax-аас үлдсэн ганц зүйл болох пуужинтайгарыг нь гаргаад ирлээ. Гэтэл нэг зүйл атгахчихсан байна. Нэгэд хартал Тадашигийн чип байна. Ухаантай робот шүү. Тэр дор нь Хиро яг адилхан бие угсраад ажилууллаа. "Ёй, би бол Baymax. Таны эрүүл мэндийн туслах. Сайн уу Хиро?" Ингээд найзыгаа олоод авлаа. Бид супер бааtruуд биш л дээ. Гэхдээ амьдрал заримдаа төлөвснөр болохгүй үед ах Тадаши маань хүмүүс туслах хүсэлтэй байсны адилаар бид ч бас туслахад бэлэн байдаг. Бид хэн бэ гэж үү? Бид бол Big Heroes. Энд хүрээд кино маань дуслаа. Киночд гээц байлаа. Энэ гэхдээ жаахан том хүүхдүүдэд зориулагдсан уу юу? За яг уу 18 хүрээгүй бол тэгээд л хөөхөж шүүтэй. Саба мартва.